Үзэгчтэй орой минь төргий цагийн урд мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжлэхэд бэлэн болоод байна. Яг одоо студид нийслэлийн иргэний хэргийн давзаалдах шатны шүүхийн ерхий шүүгч Даваад орж бидэнтэй ярилцахад бэлэн болоод байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр кибер аюулгүй байдлын тухай сургалт эхэллээ. Тэгэхээр юуны өмнө таны хувьд энэ сургалтыг санаачилж байгаа яг энэ кибер аюулгүй байдлын чиглэлээр бас онцгойлон анхаарч ажилладаг хүний хувьд энэ сургалтын талаарх мэдээлэл, ач холбогдлын талаарх зүйлийг бидэнд танилцуулбал. За баярлалаа. Тэгэхээр кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйл бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм а гэдгийг юуны төрөнд хэлхэн зүйтэй. Тэгэхээр цахимжих давлгаа эрчимтэй явагдаж байна. За бидэнд шинэ боломжууд нээгдэж байгаа хэдий ч нөгөө талдаа цахим орчны аюулгүй байдал гэдэг ийм шинэ сорилт бидний өмнө тулчаад байгаа. Манай улс кибер аюулгүй байдлын тогтолцоогоо бол бий болгосон. За хууль эрх зүйн орчин бүрдсэн. Гэхдээ яг хэрэгжилтийн хувьд бол бас тодорхой хэмжээний бэрхшээлүүд байгаа. Төсөв хөрөнгийн асуудал, технологийн шинжилгээ шаардлагатайгаас гадна хүмүүсийн хандлага, соёл, тэрхүү өндөр технологиг хамгаалах ур чадвар бүхий мэрэгжилтэн боловсон хүчин бидэнд энэ шаардлагатай байгаа. Тийм учраас яг энэ хэрэгцээ шаардлага дээр үндэслээд бид мэдээллийн технологийнхоо мэрэгжилтнүүдийг сургах, тэдний ур чадварыг сайжруулах, олон улсын туршлагаас хуваалцах зорилгоор Монголын хөлчдийн холбоо нь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамтай хамтран энэхүү хөтөлбөрийг бол хэрэгжүүлж байгаа. Ач холбогдлын хувьд бол мэдээж үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын уялдааг сайжруулах, за кибер халдлага зөрчил, түүнээс учрах хор хохирлыг бууруулахад их ач холбогдолтой гэж үзэж байгаа. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын Fulbright хөтөлбөрийн хүрээнд мэрэгчлэн өнөөдөр ирсэн байна. Сургалт орлоо. Тэр энэ мэрэгчлэн ер нь ямар хугацаатай ирсэн байна? Тэгэхээр мэрэгчлэн 2-7 хоногийн хугацаатай ирсэн. За эхний сургалт энэ 7 хоногт шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдрөөс эхэлж байна. Үүнд анхан болон давзаалдах шатны шүүхийн мөн улсын дээд шүүхийн болон шүүхийн сахилгын хорооны мэдээллийн технологийн зарим мэрэгчлэтнүүд оролцож байгаа орон нутгаас мөн төлөөлөл ирсэн. Дараагийн 7 хоногийн сургалт нь бол агсан төвшний сургалт IT парк дээр болно. За үүнд кибер халдлага зөрчилдөд тэмцэх үндэсний төв болон нийтийн төв, мөн кибер аюулгүй байдлын цэргийн команд, цагдаагийн ерөнхий газрын кибер гэмтрэхтэй тэмцэх газар, мөн цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв буюу эмээн сорт зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон. Түүнчлэн кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба бас үүнд их ач холбогдлогч идэвхтэй дэмжиж оролцож байгаа. Онц чухал мэдээллийн дэд бүтцтэй төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудын мэдээллийн сан сүлжээнд чиглэсэн аливаа кибер халдлага зөрчлийг илрүүлэх, талсан зогсоох, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээхэд дээрх байгууллагын ажилтнууд бол дэмжлэг үзүүлж ажилладаг. Тэгэхээр тухайн байгууллагуудын мэрэгчлэтнүүдийн ур чадвар бол өндөр байх ёстой. Ер нь сургалтын хэлбэрийг хэлэхэд кибер аюулгүй байдал гэж ийм зүйлийг хэлдэг юм а гэдэг зүйл ярихаасаа илүүтэйгээр энэхүү сургалт нь бол лабораторийн орчинд практик төвшөнд явагдах юм. Өөрөөр хэлэх юм бол сүлжээний виртуал орчин үүсгээд яг кибер халдлага үлдэж, за түүнийг илрүүлэх, тасан зогсоох, хариу арга хэмжээ авах, яг нөхөн сэргээх яг энэ ур чадварт илүү чиглэх юм байна. Тэгэхээр ер нь яг ийм төрлийн сургалт дэлхийн зах зээл дээр бас нэлээд өндөр төлбөртэй байдаг. Гисэн хэдий ч бид ямар нэгэн төлбөр мөнгө төлөхгүйгээр Америкийн нэгдсэн улсын засгийн газраас 100% санхүүжилтээр энэхүү ажлыг хэрэгжүүлээд явж байгаа. Таны хувьд шүүгчээр ажиллахын зэрэгцээ шүүхийн инновац захимжуулалтын хорог бас ахалж ажилладаг хүний хувьд ер нь ингээ харахад шүүхийн захимжуулалтын ажил хөгжил аль төвшөнд байгаа вэ? Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 онд шүүхэд мэдээллийн технологиг нэвтрүүлэхтэй холбоотой бодлогын баримтчгийг бол баталсан. За энэ хүрээнд бол шатраатай ажлууд бол хийгдэж явж байгаа. Тэгэхээр цахим системийн бүрдэл болох цахим шүүх 2.0 системийн хөгжүүлэлт дүүргийн эрүүн иргэний хэлбэр ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс туршин нэвтрүүлэлт нь хийгээд эхэлж байгаа. За үүнд жишээлбэл эрүүгийн хэргийн хувьд цагдаа орох талсан сэргийлэх арга хэмжээний санал хүсдгийг хуваарлах, шийдвэрлэх энэ үйл явцыг цахим горимд цаасан суургүйгээр шилжүүлэн нэвтрүүлэх ийм ажиллагаа бол явагдаж байна. За энэ нь бол цаашлаад эрүүгийн иргэний захиргааны хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа руу нэвтрэж явах ёстой юм байна. Тэгэхээр энэ цаг үед энэ цахим орчны аюулгүй байдал гэдэг өөрөө нэн чухал учраас бидний хэрэгжүүлж байгаа энэ ажил бол нэлээд цаг үеийн олон ажил гэж үзэж байгаа. Ер нь бол энэ цахим шинжилэл урагшилсан ч
кибер аюулгүй байдал хангагдаагүй тохиолдолд энэ нь өөрөө дэвшил биш харин одоо эрсдэл дагуулсан сул тал болох аюултай. Тийм учраас ерөөсөө энэ кибер аюулгүй байдал гэдэг бол тухайн байгууллагын системийн бодлого стратегийн түвшний чухал асуудал болсон гэдгийг энд бас зориуд тэмдэглэл хэлмээр байна. Тэгэхээр та сая бас аюулгүй байдлыг хамгаалах одоо энэ онцгойлон чухал анхаарах ёстой асуудлууд байна гэж энэ үүний нэг нь бол мэдээж хувь хүний мэдээлэлээдэг захимжилтыг дагаад хувь хүн мэдээллээ ер нь хэрхэн хамгаалах вэ? Юун төрөнд хэлэхэд кибер аюулгүй байдлын тухай хуульд зааснаар иргэн өөрийн болон өөрийн асрамжид байгаа хүний кибер аюулгүй байдлыг өөрөө хариуцах ёстой. Энэ юу хэлж ийм гэхээр хувь хүний үүрэг хариуцлагыг хуульчдад өгсөн гэсэн үг. Ер нь бол манай энэ хүү сургалтын хөтөлбөр бол бас яг иргэд олон нийтэд хамааралтай нөлөөтэй гэж хэлж болно. Яагаад гэвэл дээр дурдсан жишээлбэл кибер хадлага зөрчилтөд тэмцэх нийтийн төв нь за иргэдийн аж ахуй нэгжийн кибер аюулгүй байдлыг хангахад одоо тусцаа дэмжлэг үзүүлэх ажил. Тэгэхээр эдгээрт халдлага зөрчил илэрх юм бол түүнд дэмжлэг үзүүлдэг байгууллагуудын мэрэгчлэтнүүдийн ур чадварыг одоо байнга одоо сайжруулж явах, тэднийг давтан соргож явах нь чухал юм аа л гэж үзэж байгаа. Тэгэхээр захим шилжилтийн ер нь бэрхшээл сорилт нь юу гэдэг юм бэ? Ер нь бол за төсөв хөрөнгийн асуудал, хууль эрх зүйн орчин, мөн одоо энэ цахим ур чадварын дутагдал, удирдлагын манлал гээд олон зүйлүүдийг хэлж болно л доо. Гэхдээ ер нь бол эндээс хамгийн том бэрхшээл нь бол ерөөсөө л энэ сэтгэлгээний өөрчлөлт, энэ шин зүйл дасан зохицох чадвар байна. За энэ бол зөвхөн ганц Монголын асуудал биш, дэлхийн нийтийн том сорилт болчиход байгаа. Тиймээс хүмүүс одоо сэтгэлгээ хандлагаа өөрчлөх шин дадал зуршилд одоо дасан зохицох нь энэ захимжилтыг амжилттай өргөжлүүлэхэд хамгийн том хөшүүрэг болдог. За баярлалаа. Кибер аюулгүй байдлын сургалтын талаар мэдээлэл өгсөн танд. За үзэгчдээ бид цагийн урд мэдээлэл хөтөлбөрийн зочны ярилцлагаар нийслэлийн иргэний эргийн давзаалтах шатны шүүхийн ерөнхий шүүгч Даваад Орчтой ярилцлаа.